байна уу? За одоогоос 1 жилийн өмнө home tower оруулж байсан би. Тэгээд тэрнээс хойш хүүхэдтэй болоод тэгээд манай гэрийн тавилгууд болон өрөөний байршлууд маань ингээд ерөөхдөө нэлээд өөрчлөгдсөн. Тэгээд би одоо нэг home tower хий гэж бодоод тэгээд одоо та бүхэндээ манай гэр 1 жилийн хугацаанд яаж өөрчлөгдсөн талаар харуулъя. Тэгээд өмнөх home tower-ыг маань үзээгүй бол миний YouTube channel руу ороод гүйлгээд үзээрэй. За тэгээд эхэлцгээе. За эндээс ингээд үүдээр орж ирээд тэгээд шууд энд бол гутлын тавир маань байгаа. Гутлын тавир бол угаасаа байршил солигдно гэж байхгүй. Солонгост нөгөө нэг галтгооны тавилаа, гутлын тавир ингээд бүр байранд нь угаасаа цаанаасаа ингээд байж идэг. За тэгээд энд бол ингээд гутлын тавир байна. Ийшээ шууд 100 гар тийшээгаа ингээд унлахны өрөө маань байгаа. Тэгээд үүдээр ингээд орж ирээд шууд ингээд зочны өрөө, том өрөө маань байгаа. Энэ нь болохоор манайх тэртэл эндээ ингээд цонхныхон дээр аягүй том буудантай байдаг байсан. Тэгээ буудангаа зараад тэгээд оронд нь юм жижигхэн яг энэ буландаа ингээд тарахаар юм хөрхэн жижигхэн буудан авч тавьсан байгаа. Тэгээд нөгөө буудангаас гадна тэнд нөгөө нэг зурагтын тавир байдаг байсан. Зурагтын тавираас зараад зүгээр юм нөгөө нэг зурагтын хөл авч тавиад тэгээд тавир байсан байранда ингээд ширээ сандалтай болсон байгаа. Стинкний хажууд нэг юм номын цагаан тавир байдаг байсан. Тэгээд тэр номын цагаан тавираа бас цаараад тэгээ оронд нь ийм тавир авсан байгаа. Дээдлийн тавцан дээр нь бол харж байгаачлан өнөртүүлэгчээ тавиад тэгээд ингээд доошоо ингээд номнууд тавьсан байгаа. Энэ болохоор аюу хөөрхөн гоод нөгөө нэг хүүхдийн ийм брэндээс би ингээд юмнууд авахаар дандаа ийм хөөх юмнууд ингээд дунд нь хийгээд явуулсан байдаг. Тэгээ би энийг хаях гэхээр аюу нэгдүгтээ хөөхөн харагдаад би ерөөсө хайж чаддгүй. Тэгээ одоо энийг яг гоогийн орныхоо хажууд би хан дээрээ ингээд хөрхөн наачи гэж бодож байгаа. Тэгээд ингээ хадгалцсан байгаа юм. Аюу хөөхөн. Энэ туулаа бүр амар хөөхөн байгаа зэгдвэхтэй. За энд бол нэг иймэрхүү номнууд байна. Тэр доор бас хэдэн ном байгаа. Энэ болохоор speaker. Тэгээд би нөгөө нэг утас болон iMac, MacBook энтрийнхаа юуг ерөөсө хайдгүй байхгүй. Хайрцгийн дараа нь ингээд өөр дахиад шинжилгээд өөр загвар авах болохоор мэдээд зарна. Тэр үед нь яг ингээд хайрцаг нь байж ивэл арай нэг тийм найдвартай мэдрэмж төрөх байх гэж одоо хайдгүй. Энэ зургийг бол анх энэ байранд ороод энэ хананд үлгэж исэн. Тэгээд одоо энэ доторх зургийг тэгж жагаад би жоохон өөрчлөе гэж бодоод байгаа. Ингээ баг 4 жил 3 жил ингээд байсан болохоор жоохон уйдаад тэгээд энэ зургаа би жоохон доторхыг аваад өөрчилчихье гэж бодож байгаа. За тэгээд тийнэр энэ зурагт маань ингээд аягүй хөрхөн хөлн ингээд ерөнхийдөө ингээ эргэж болдог байхгүй юу? Тийм болохоор ингээд энэчнээ ингээд суугаад хоолоо идчих байхдаа ингээд зурагтаа эргүүлээд ийшээ ингээ харуулчихна. Буудан дээрээ суугаад телевиз үзэх болохоор зурагтаа ийшээ ингээд харуулцдаг. Ширээний хувьд болохоор юм дугуй зүгээр жижигхэн ширээ авсан байгаа. Тэгээ уус та хоёулахнаа сууж иддэг. Тэгээ одоо гоо хоолнд орсон энэ гоод өндөр хоолны санал авч өгнө. Тэгээд ингээд гуруулахнаа бол яг хангалттай энэ жижиг ширээ. Хандалны хувьд болохоор өнгөний сонголтын нэг иймэрхүү авсан байгаа. Тэгээд хэлбэр нь аягүй хөөрхөн санагдаа. Дээрэс нь ерөнхийдөө дизайн аягүй тийм цомхон учраас энэ сандлыг сонгосон. Тэгээд энэ гэрэл бол миний бүр хамгийн дуртай гэрэл. Яг
өнгө нь бол аюу гоё тийм шаргалыг би сонгосон байгаа. Ийм шаргалыг ерөнхийдөө яг энэ том өрөөнийхөө өнгөтэй зохицуулаад сонгосон байгаа. Тэгээд орой ингээд заримдаа охиноо унтуулчаад тодоо дээр хоёулахнаа энэ гэрлээ хасааж агаад тэгээд гоё энэ дээр гоё вайн уудаг ч юм уу. Ерөнхийдөө гоё тийм романтик орой бүрдүүлэх үедээ зориулаад энэ гэрлийг авсан байгаа. За тэгээд шууд ийшээ ингээд үргэлжлээд манай галтгоо байгаа. Галтгоо маань бол маш томхон ингээд болоо. Тэгээд манай сүүл тасаа хөргөчөө салсан байгаа. Хөргөч маань ингээд бүр ийм том ингээд нөгөө нэг ийм өргөн хөргөчээсэн шүү дээ. Тэгээд одоо нөгөө гуруулахнаа болохоор бит гурав яг тэр хөргөчийг дүүртэл нь яг ашигладаггүй учраас тэгээд ийм нэг зай эзэлсэн өсөр том хөргөч байснаас гээд хуучин бараа зардаг аппликейшн дээр ерөнхийдөө бас он залуухан гайг үрчсэн болохоор гайг үнэтэй зараад тэгээд тэр мөнгөөрөө ийм хөргөчөө жижигрүүлээд ийм жижигхэн зүгээр хөргөч авсан байгаа. Тэгээд энэ хөргөчний маань өнгөн нас айгүй гоё таалагдаад тэгээд энэ хөргөчийг авсан байгаа. Тэгээ одоо бол энэ хөргөч маань бүр яг сайхан хүнсээ цуглуулахад яг бүр дүүрээд таардаг. Тэгэхээр яг энэ хөргөчийг бол бүр яг 100% ашиглаж чадж байгаа. За тэгээд хогийн саваа тэнд тавьсан. Тэгээ удахгүй энд нэг таарах юм жижигхэн юм тавиур тавиад тэрэн дээрээ будаа агшаагч ингээд жижиг сажиг юм тавья гэж бодож байгаа. За хөргөвч маань доторх нь нэг иймэрхүү. Тэгээд доотлын энд нь болохоор нөгөө хөлтөвч нь хамгийн доотлолт манайх нөгөө нэг хоолны үлдэгдэл хог хаягдлаа ингээд шургуулганд хийчтэн. Тэгээд уут хийж агаад хийчтэн. Тэгээд энд болохоор гоогийн мах хөлтөөсөн ногоо булуурын яс гэх мэт байгаа. Энд болохоор зүгээр үхрийн мах тэгээд ханы цээж мах гэх мэт. За тэгээ энд нь болохоор ингээд хөлтөөсөн ногоо жимс ингээ хийчдэг байгаа. Энэ дээр бол ингээд зүгээр жижиг дийзнүүдээ тавьсан. За энэ дээшээ ингээд манай аяг тавгнууд байна. Тэгээ би сүүлийн үед ерөнхийдөө бол заавал одоо энэ шиг ийм хос аяг тавг бол нэг сонирхоо байсан. Зүгээр нэг гоё хөөрхөн гоё өнгө үзэмжтэй ганц сондгоо байсан ч хамаагүй ингээд гадуур явж байхад нэг гоё таалагдсан аяг тавг байвал ингээд нэг сондгоогоор нь ингээд зүгээр авчдаг болсон. За энд бол ингээд яг угаалтур харагдчихээн. За ийшээ болохоор уснууд байна. Тэгээд гурил будаа ингээ гомон гэх мэт иймэрхүү зүйлсүүд байна. Гамбанз. За энд ингээд хогийн уутнууд байна. Энд ингээд халдвар сэрээ гэх мэт зүйлсүүд байна. За тийшээ манай унтлагын өрөө байгаа. Энэ болохоор манай нэг ээлжийн ор уншлийн даавуу байгаа. Тэгээ нөгөө ор уншлийн даавуу маань бол цагаан өнгөтэй байдаг. Миний өмнөх бичлэгүүдийг үзсэн бол мэдчихэж байгаа. Тэгээд ийм хоёр дэрний ууц захиалсан байхгүй юу би нэгтээс. Тэгээ яагаад вэ гэвэл энэ ингээд энэ шар өнгийн дээр яг ингээд энэ цэнхэр ор уншлийн даавуутай маань нэг амар авцалддаг байхгүй юу? Яг бүр амар муухай бол харагдахгүй. Гэтэ яг тийм гоё авцалдаж өгдөг. Тэгээд би ийм хоёр ор уншлийн даавуу биш дэрний ууц захиалсан байгаа. Сууж авах тухтай ярина. Би сая нэг галтгоогоо танилцуулж байхдаа аяг тавгдсан заавал нэг хосоор нэг тийм консет аяг тавг авах сонирхолтой болсон. Ингээд зур гадуур явж байхад яг тийм таалагдсан зур сондоо гэсэн хамаагүй ингээд зур гоё
нэг шиг аяг ч юм уу ингэж авдаг болсон гэж хэлсэн шүү дээ. Ер нь тэрнтэй адилхан бас дэрний уут ер нь заавал яагаад ийм хосороо бүгд ийм ижилхэн байх хэрэгтэй гэж бодоод тэгээд ингээд хоёр өөр дэрний уут захиалсан байгаа. Гэхдээ яг зохиноогүй юу бол мэдэхгүй байна. Одоо хийгээд үзье. Энэ ягаан өнгийг болохоор энэ шар, цэнхэр энэ гурван өнгө хоорондоо ерөнхийдөө зогцох юм шиг тийм мэдрэмж төрөөд тэгээд авчихсан. Энэ нөгөө нэг энд яг ингээд нөгөө шар өнгийн гэрэл яг байгаа болохоор яг хажууд нь шууд шар өнгийн дээр тавихаар арай л хэтэрхий зайн ингээд ойртох гэдэг. Тэгэхээр энэ ягааныг эндэлтэн тавиад тэгээ шарыг эндэлтэн тавь. Оо. Сансны ботход ер нь бол айгуу дэжгүй харагдчихэв надад бол. Цараа. Ямар дэрний уутны өнгө бол хөөрхөн өнгөлөөг надад бол таалагдлаа. За тэгэхээр одоо хэдүүлээ унлахны өрөөгөр маань зочлээ. За ийшээ ингээд хөшиг маань бол ийм цэцгэн хийтэй ийм хөшиг гинэ одоо чүүл гэх юм уу? Ийм цэцгэн хийтэй ийм байгаа. Тэгээд ийшээ ингээд энэ сороод болохоор манай охиных байгаа. Охины маань ингээд хувцснаар ингээд янз бүрийн юмнууд латинсэл битэг гэх мэт зүйлсүүд энэ дээр ингээд байгаа. За тэгээд энэ бол мэдээж хонгор зүйл тод бэлгийн ор манай ор аюу гоё маш гоё зөөлхөн. За тэгээд тийшээ болохоор ингээд манай охины ор байна. Охин сая ингээд саяхнаас бол нилээ хөдөлгөөнтөө амар хөдөлгөөнтөө сахилгагүй болоод байгаа. Тэгээд тийм учраас ингээд орных нь уурт хаалтыг хийсэн байгаа. Тэгээд шүн дээрээс нь ерөнхийдөө манай охин одоо сэрэхгүй ингээд яг өглөө болтол нэг зэрэхгүй унтж байгаа болохоор ингээд заавал өөрсдийнхөө ортой орыг ингэж наалдуулж унтаадах шаардлагагүй ингээд салангад ингээд энд унтчихдаг. Тэгээд энэ нөгөө нэг эвдэг дэр нь байна. Энэ хоёр чинь ингээд нөгөө холбогдчихдээ штэ ингээд. Тэгээ одоо нөгөө нэг уртлын хаалтыг хийцэн учраас заавал холбоодох шаардлага байхгүй. Тэгээ тэр зөрүүлэлтээ нэг хөөрхөн болохоор тэр дээр нь ингээд зүр чимэг болгоод тавьсан. Энэ дугуй энэ урт дээр энийг болохоор манайх одоо хүртэл хэрэгэлдэг. Энэ дээр ингээд хүл мөлөө тавьж унтна. Ерөнхийдөө өөрт нэг тухтай байдаг. Тэгээ би нөгөө нэг заримдаа хөвтөж жагаад өөрсдийнхөө орон дээр ингээд голдоо яж жагаад гоо унтчихгоот нь орлоо нь ингээд зөөхөөр ингээд хамт наалтаж унтах гад байдаг. Тэнгүүт нь энэ дэрээр нь ингээд хажуунаас нивээ шахаад өчхөр тэгээд намааг байна гэж одоо тэгээ унтчихдаг. Тэгээд гоогийн орноос ийшээ аваад энд гоогийн тавиур байна. За ийшээ аваад энд болохоор хувцсны шүүгээ маань байна. За хувцсны шүүгээ эндээ болохоор ерөнхийдөө хөвчлэн миний хувцснууд өлгөөстэй байгаа. Дандаа ойр зур дандаа хөвчлэн өмсдөг хувцснуудаа өлгөцсөн. Тэгээд энтлийн шургуулга тодоогийнх, энтлийн шургуулга минийх. Тэнд ингээд амс татвар хувцсны сав байна. Тэр бол минийх. Тэгээд энэ дээр болохоор ингээд эмэг бүгд аксессуар ингээд үнэртэй хувцснууд байна. Тэгээ энтлийн шургуулга нь бол ингээд доошоогоо минийх. За энтлийн шургуулга бол тод элэг гэдэг залуугийн шургуулга байгаа. За тэгээд унлахны өрөө маань ерөнхийдөө ингээд болоо. Ийшээ яваад энд ингээд сэнс байна. Тэр доор агаар чигшүүлэгч тэгээд гоогийн тоглоом байна. Энэ бол влогны маань гэрэл болон ингээд суур байна. Энийг зүгээр би сая бичлэг хийх гээд энд тавьсан байгаа. За нэг иймэрхүү унлахны өрөө маань гişгүүр амар хөөрхөн байгаа зэгдүүтэй жоохон халтар болчихжээ ойр дугаагаагүй. За энэ бол ингээд манай 0-ийн өрөө байна. Тэгээд тийшээ ингээд өшгний цаана бол ингээд шүршүүрийн өрөө байгаа. Шүршүүрийн өрөө гинэ. Шүршүүр. Тэгээд 0 маань нэг иймэрхүү. Тэгээд энэ бол мэдээж гоо сайхны ингээд юм хумаа хийчдэг, шампунь ингээд
ерөөдөө ариун цэврийн ингээд хэрэглэлүүдээ хийчдэг тавиур. За нэг иймэрхүү нол маань ийм жижигхэн. За ийшээ болохоор энэ өөрөө болохоор монголоор бол балкон. Тэгээд энд болохоор солонгос айлууд яг балконоо ингэж ашигладаг байхгүй юу? Угаалгын машинаа тавиад ингээд хуцаа хатаадаг. Тэгээ өвөл болохоор яг Монголын балкон шиг тийм хүүтэн байдгүй. Энэ өөрөө бас адилхан яг халаалттай. Яг л гэр шиг яг гой халуун гэр шиг гой халуун байдаг байхгүй юу? Тэгээ бас ингэж ашиглах бүрэн боломжийг ингээд анханасаа байрын барихт ингээд бүрдүүлээд өгцөн. Учир нь юу л одоо ингээд усны хоолой байна. Тэр доор ингээд бохрын хоолой нагаа. Тийм учраас ингээд угаалгын машинаа ингээд холбочин энэ ч нэ. Өмнө жилийн Home Tower дээр энэ өрөөг би түрээсэлдэг учраас орж танилцуулаагүй. Тэгээд одоо болохоор хүүхдтэй болсон учраас хажууруу түрээслэхээ болсон байгаа. Тэгээд энэ өрөөгөөр орж үзье. За энэ өрөөг болвол та нар угаасаа саяхан харсан байгаа. Тэгээд энэ өрөөг бол манайх яг түрээслүүлдэг байсан байхгүй юу? Ширээтэй танилцвал за энд ингээд миний нүрээ будахтаа ашигладаг тойл байна. За ийшээ ингээд үзэг балны сав. Энэ бол гарын тос. Ийм хөөрхөнтэй энэ гарын тосны зур сав нь надад амар хөөрхөн санагтаад тос нь бол аль дээр дууссан. Тэгээд өөр тос ингээд ийшээ ингээд хийгээд энэ дээр ингээд тавьчтیں۔ Савыг ашиглаад. Тэгээ энэ гэрэлний маань өнгөхгүй юм шаргал өнгөтэй болохоор ерөнхийдөө нүдэнд нэг ачаал өвгдөд тахгүй айгүй амар санагддаг. За тэгээд ийшээ бол ингээд нүүрний будаг, мейкап, нүүрний будагнууд байна. Тэгээд эмтлийн шургуулга нь бол ингээд хичээлийн юмнууд байна. Ингээд стикерүүд. Тэгээд ийшээ ингээд номын жураг, гараар утгагч ингээд гэх мэт зүйлүүд байна. За сандал маань болохоор IKEA-гаас авч байсан. Бас миний влогон дээр гардаг. Ийм сандал байгаа. Ийм шилэн юм шиг юм сандал. За тэгээд миний хамгийн дуртай зүйл бол энэ том тойл маань байгаа. Ийшээ ингээд бас нэг жижигхэн номын тавиур байна. Нэг нөгөө нэг том өрөөнд байсан номын тавиуртай хамт захиалж авч ирсэн. Тийм дээр болохоор яг хичээлийн ном ингээд тэмдэглэлийн дэвтэр гэх мэт зүйлсээ тавьсан байгаа. За энд ингээд миний төгөлтөр хуур байна. Би өөрөө гэрээрээ ингээд битааж ингэж төгөлтөр хуур дарцж сурсан. Би нэгт амар мэргэжлийн төгөлтөр хуурч бол тоглохгүй зүгээр. Гэтэ өөрийнхөө хэмжээнд бол ер нь дайчгүй тоглолцдог. За тэгээд энэ нөө би хэлсэн шүү дээ. Ерөөсөн авсан ингээд iMac, MacBook ингээд утаснуудынхаа хайрцаг хайдгүй. Тэгээд эндээ ингээд iMac-ийнхаа хайрцаг тавьсан байгаа. За энд ингээд манай даалга ахуулахад даалганы будаа яа хоолонд юм дэлчлээ. Энд ингээд манай даалганы будаа энэ дотор байгаа. Тийм доотлынхон жижигхэн хөөрхөн судар манай аав анх намаа солонгос явахад надад өгч явуулж байсан. За тэгээд энэ хаалганы арт аимшигтай. Манай гэрийн хамгийн замбраагүй хэсэг гэхгүй юу. Энэ болохоор энэ жижиг сандлыг бол хэрэгэлдэггүй юм. Тэгээд ерөнхийдөө гаргаж хаягч байгаа. Тэгээд энэ тойлыг бас манай хуучин тойл ахгүй ихтэй цаашаа болоод тавьсан байгаа. Тэгээд энэ тойлыг гаргаад хайчээ гэхээр манай нөгөө нэг дүү ирч магадгүй байхгүй юу. Тэгээд тийм болохоор манай төрсөн дүү ирэх юм болов ингээд энэ өрөө ингээд ерөнхийдөө манай дүүгийн өрөө болж таарах бах. Тэгээд тийм учраас би энэ толыг дүү маань ашиглаж магадгүй гэж доо тэг ингээд хайчээ хэрэг ингээд эргэлзээд тэгээд энд төр байлгаад байгаа. Тэгээ энэ сандлыг бол угаасаа гаргаж хаяна.
Тэгээ нөгөө эднийх нөгөө нэг хаягтаа ингээд заавал мөнгө төлж ингэж тавилга хогнуудаа мөнгө төлж хайдаг. Тэгээд энэ дээрээ ингээд нөгөө нэг мөнгө төлөөд нэг юм стикер гэх юм уу? Энэ тавилган дээрээ наадаг тийм стикер авдаг. Тэгээ тэр стикерээ нааж иж ингэж гаргаж хаяхгүй болохгүй учраас түрээнд ингээд тавьсан байгаа. За энэ хоёрыг бас түр ингээд тавьсан. Энэ бол яг хуу зургийн альбом. Энийг яг тавих тохиромжтой газараа би одоо хүртэл олохгүй байгаа. Олохыг ч нэг хичээхгүй байгаа. Тэгээ энэ болохоор нөгөө нэг маркер байна. Тэгээ энийг би нөгөө нэг оюутан бахтаа хичээлдээ айгүйх ашигладаг байсан. Ийм олон өнгийн маркер. Тэгээ одоо ч ерөнхийдөө заримдаа мэдээж ашиглах байх.